Дараагийн мэдээ, хаан үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүдийн яндангаас ялгарах хортгийг утаад тортгийн хэмжээг бууруулах боломж бүрджээ. Энэ хүрээнд хаан үйлдвэрийн засаг даргын хамгийн газар Southscope Sense компани болон Ecomine Systems компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Southscope Sense компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хаан үйлдвэрийн засаг дарга Цэрэн Ecomine Systems компанитай санхүүгийн дэмжлэг үзүүлэх 3 талд гэрээ байгуулж талууд гар хэвсэг зорлоо. Өнөөдрийн байгуулж байгаа гэрээний ач холбогдол ерөөсөө автомашин дээр ингээд суурлуулад автомашинаас гарч байгаа агаарын утааг бууруулж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар тухайн автомашины түлшийг хэмнэж байгаа. Жишээлбэл одоо манай энэ зам цэвэрлэгээ хог тээвэрт явдаг машинуудын түлшийг 30% хэмнэж байгаа. Мөн агаарын шатлтыг тэр одоо хордуудс ялгаруултыг хамгийн ихээр багасгах юм боломжтой энэ төслийг өнөөдөр бас энэ Улуурхан компани дээр нь одоо бас энэ экосистем, экомайнинг гэсэн систем хаан үйлдвэр хамтарч хэрэгжүүлж байна гэсэн. Манай зам дээр зам цэвэрлэгээ хийж байгаа орон нутгийн төрийн өмчийн өнөөдрийн 3 компани энэ үйл ажиллагаанд одоо машинуудаа оролцуулж байна гэсэн үг. За бидний зүгээс харж байгаа тооцоол юу гэхээр сүүлийн 6 жилийн хугацаанд нийтлэг машинууд ер нь бол шатхуун зарцуулалт нь 20-30% нэмэгдсэн байдаг. За тэтгэрийг нь буцаагаад 20-30% бууруулж өгч байгаараас онцлог гэж та бүхэн ойлгож байна. За энэ төхөөрөмжийг бол эко төхөөрөмж гэдээ бид нар бол нэрлэдэг байгаа. За өнгөрсөн 7 хоног бид нар Сонгойрхон дүүргийн Төквийн 74 машинд одоо огшор сурвалжих ажлыг гүйцэтгэж байгаа. За энэ 7 хоногт манай хаан үйлдвэрийн бас 100 орчим машин одоо экосистемийг хийж гүйцэтгэхээр болсонд бол маш их одоо талархж байна. Манай Southscope Sense компани бол энэ ондоо байгаль орчны яамн агаарын бохирдуулах хороо Улаанбаатар хоттой хамтран ажлыг санамж байгуулсан. Тэр нь бол агаарын бохирдуулын бууруулах талаар манай бас нийгэм хариуцлагын хүрээнд ажиллаж байна. Энэ машины хаягдлаас хордлого бол явган хүн, ялангуяа хүүхдүүд бол маш их хор нөлөөтэй. За энэ асуудал шийдэж явахлаар бид дэмжих бэлэн. Гэрээний хүрээнд хаан үйлдвэрт хот нийтийн аж ахуйн чиглэлээр ашиглаж байгаа 72 автомашины яндангаас ялгарах хортгийн нэгдэл утаад тортгийн хэмжээг бууруулах эко төхөөрөмжөөр суйрлуулах ажлыг хэрэгжүүлэх юм байна. За эко төхөөрөмжөөр суйрлуулснаар автомашины яндангаас гарах хортгийн нэгдлийг 90% хувиар бууруулж шатхууны зарцуулалтыг 20-30% хэмнэх боломж бүрдэх юм байна.